За юунда уулзаг удлаа шүү. Би чамайг сайн байгаа байх гэж найдаж байна. Ерөнхийдөө сүүлийн хэдэн 7 хоног маш аимшигтай байлаа. Зөвхөн шууд утгаараа маш аимшигтай байлаа. Ер нь бол би хизээж миний амьдралд ийм зүйл тохиолдохгүй байх гэж бодсон зүйл маань тохиолдсон. Тэгээд ерөнхийдөө энийг бас өөр хэн нэгэнд хизээж бити тохиолдосоо гэж маш их хүсэж байгаа. Бүр маш их. Ерөнхийдөө зүгээр энэ үхэндээ гэхэд би хөвчлэн одоо ямар нэгэн мэдрэмж ч юм уу ямар нэгэн хэцүү зүйлтэй тулгархаар тэрэн дээрээ ямар реакшн гаргаж чинь надад ямар сэтгэл зүйн зовөр үүсгэж чинь ямар асуудал үүсгэж чинь гэдгийг би айгүй их одоо логикоор тунгаадаг мэдрэх үедээ мэдэрдэг хэвгүй. Тэгээ ерөнхийдөө болвол ингээд за мэдрээд яваад байвал ямар үр дүнд хүргэдэг. За тэгвэл тэр дараа шийдэл гаргаад ингээд өөрчлөлийг оролдвол бас тэр нь ямар үр дүнд хүргэдэг. Ингээд олон талаас би зүгээр бас өөр дээрээс айгүй их туршилт хийдэг хэвгүй. Илүү ойлгож мэдхийн тулд гэх юм уу. Тэгээ ерөөдөө энэ удаагийн зүйл бол миний амьдралдаа хизээч мэдэрч үзээгүй бүр маш аимшигтэй зүйл байсан. Үнэхээр би бүр энийг ингээд мэдэрч чадахгүй, би энийг оюун ухаанаараа шийдье гэж бодож чадахгүй. Миний зүгээр ингээд хяналтаас гарах төгсөн гэх юм уу. Тэгээ үнэхээр юу хийхээ мэдхээ байсан. Тэгээд надад зүгээр ямар шинж тэмдгүүд илэрчээсэн бэ гэхээр би унтаж чадхаа байсан. Надад нойр хэрэггүй болсон гэхэд буруудахгүй. Надад унтах хэрэгцээ байгаа байсан. Хоёрд гэх юм бол надад идэх хэрэгцээ хэрэггүй болсон. Зүгээр ингээд би өдөржингөө юу ч идэхгүй байсан ч би зүгээр ингээд өсгөө болцсон. Бүр ингээд өсөх мэдрэмж байхгүй, юм идэхийг хүсэхгүй. Тэгээд оройн унтахгүй байжж би маргааш нь тэгтлээ амар ядарсан мэдрэмж байхгүй. Яг нэг юм сон робот шиг гэх юм уу. Тэгээд сэтгэл хөдлөлийн хувьд гэх юм болвол нэг юм хаалттай, тэгээд нэг юм чөлөөтэй бус. Гэхдээ бас түүнийгээ дагаад миний мэдрэмжүүд бүгдээрээ ингээ унтарсан байсан. Яг ингээд мэдрэмж унтарсан миний тарих толгойч бодолж ажиллагаа байсан. Бүр нэг юм үнэхээр би өөрийгөө ойлгохоо байсан. Үнэхээр аимшигтай санагдчихсан. Тэгээд ерөөдөө бол би ингээл юу гэдэг за хүн ингээл дуртай дуугаа сонсох гэх мэтчлэн ингээл дуртай хийдэг зүйлсүүд байгаа шүү дээ. Би ингээд дуу сонсонгууд тэр дууны ая үг бүх зүйлүүд миний зүгээр чихний хажуугаар өнгөрсөн. Тэр зүйл үнэхээр наалтахгүй. Би дуртай дууныхаа аяыг мэдэрч чадахгүй, үгийг ойлгож чадахгүй. Бүр ингээд зүгээр л би энэ хорвоо ертөнцөөс тасарчихсан юм шиг санагдсан. Зүгээр л ингээд тасарсан. Миний оюун бие мах бой сэтгэл хөдлөл бүх зүйл энэ хорвоо дэлхий дээр бүр ингээд холбогдохоо болцсон. Би зүгээр юм тусдаа ганцаараа нэг юм оршихуй яваад байгаа юм шиг бүрэн утгаараа тэмхүү байсан. Тэгээд үнэхээр би тэр үед яхаа мэдээгүй. Үнэхээр эхний 7 хоног бол би яг тийм байдалтай байсан. Би хүнтэй юм ярихыг хүсээгүй, хүнтэй ярилцах хэрэгцээ байхгүй, ганцаараа байхдаа ганцаараа байгаа юм шиг мэдрэмж байхгүй. Зүгээр нэг тийм хөөд байгаа юм шиг миний бүх зүйл ингээд унтарсан юм шиг. Тэгээ хамгийн сонин гэх юм бол нэг юм байнгын жоохон гөлрөөстэй гэх юм уу нэг юм зүгээр л нэг зүйл рүү гөлрөөд толгоонд юу ч бодохдохгүй, юу ч хий гэсэн санаа байхгүй, юу ч мэдрэхгүй зүгээр л нэг айгуу санаа. Аимшигтай санаа. Одоо жишээ нь ингээд кино үзэхээр нэг тийм аимшигтай хүнд трама авсан хүмүүс нэг юм ямар ч сэтгэл хөдлөлгүй, ямар ч өөрийн бодлого болцсон хэсгүүд гардаг шүү дээ. Ингээд хүн өдөөс юм яриад тахт бүр ингээд зүгээр л гөлрөө сууж идэг те. Ингээд айх айдас өвдөлт тиймэрхүү зүйл байхгүй. Зүгээр л ингээд хорвоо ертөнцөөс тасраад ингээд дотгошоогоо буугаад бүр ингээд тэрэндээ гаццсан. Ер нь бол бараг тэгсэн. Ерөнхийдөө бол бараг 80-85% таа би тэгсэн. Тэгээд ерөнхийдөө болвол цаанаасаа л за би өөрийгөө алдчихлахгүй, за би ингээд өөрийгөө хайжлахгүй яаж иж байгаа дээрх хэрэгтэй гэсэн бодлууд аюу их байсан гэх юм уу. Тэр дундаа бас хамгийн их байсан бодол гэх юм бол би зүгээр ингээд үххээс айхгүй байсан. Хамгийн аимшигтай гэх юм бол ингээд хүн үхлийн талаар бодохоор тодорхой хэмжээнд айдас байдаг. Тэ хүн хичнээн үххийг хүссэн ч гэсэндээ тодорхой хэмжээнд за ингээд хөвчүүл юм бах та, тийм бах та ч гэдэг юм уу. Ингээд олон зүйлийн талаар ингээд эргцүүлж боддоо шүү дээ. Гэхдээ тухайн үед байсан хамгийн сонир зүйл гэх юм бол би өгчих юм бол хант илүү амар санагдчихсан бүр нэг юм бүр тайван гоё юм шиг. Гэхдээ яг ингээд өөх гэдэг зүйл зүгээр л нэг тийм цорын ганц аврах гарц шиг тухайн үед санагдчихсан. Зүгээр л ингээд амар тайван байх юм шиг. Би ингээд хоригдсон байгаа юм шиг амар мэдрэмж аваад. Тэгээ ерөнхийдөө болвол нэг юм юу ч хийсэн нэг тийм айх айдас байхгүй, реакшн байхгүй, юу ч байхгүй нэг юм санаа. Гөлийгөл нэг амар эвгүй байдал би хийсэг орсон.
Тэрнэгэдээ бол тэр зүйлээсээ одоо өөрийгөө яг илүү татаж авч гарч байгаа гэх юм уу? Одоо яг гайгүй болчиход байгаа. Тэгэнгუთ яг тухайн үед би яах учраач болохгүй байсан. Би бүр ингээд хүнтэй ярилцахыг хүсэхгүй, ингээд бүх зүйл маань ингээд байхгүй шүү дээ. Тэгээ ерөөдөө бол буцаж өөрийгөө татаж гаргаж ирэхийн тулд би юу хийж исэн бэ гэхээр би өөрийнхөө туртай зүйлсүүдийг давтамжтайгаар хийж гисэн байхгүй. Өөрийгөө илүү тэр зүйлийг мэдрэхийн тулд илүү оюун бодол, илүү өөрийнхөө сэтгэл хөдлөлийг буцаж гаргаж ирж буцаж одоо ингээд юу гэдэг хүн төрхөндөө орохын тулд гэх юм уу яг ингээд юу гэдэг туртай хоолоо идэж үздэгч байна уу те туртай тоглоомоо тоглож үздэгч байна уу ингээд ямар нэгэн байдлаар яаж байгаа туртай дуугаа сонсдог ч юм уу туртай киногоо үздэгч байна уу зүгээр л миний өмнө туртай байхдаа хийдэг байсан зүйлс юу байна тэр зүйлүүдийг хийж иж нэг юм өөрийнхөө сэтгэл зүг одоо ингээд тэр мэдрэмжийг өөрийгөө буцаж ингэж гаргаж ирэх юм шиг бүр ингээд татаж гаргаж ирэх юм шиг тэгхгүй болвол хаа нэгтээ миний ингээд дотоод тэр мэдрэмж бодол бүх зүйл нэг зүйлд ингээд дарагтаад нуугдаад ингээд юу ч намайг тэндээс аварч гаргаж чадахгүй юм шиг аимшигтай санагдчихсан байхгүй юу. Тэгээ ерөөдөө болвол ингээд баг багаар арай дээрдэж гисэн баг багаар туртай дуугаа мэдэрч гисэн баг багаар миний хуучны бодлууд орж ирсэн баг багаар өсөх мэдрэмж маар орж ирсэн баг багаар нойр маань хурж эхэлсэн баг багаар ингээд нэг тийм юу гэдэг гинт нэг тийм ам орж байгаа юм шиг мэдрэмж төрж гисэн байхгүй юу. Тэгээд баг багаар дээрдээд одоогийн төвшөндөө хурж ирж байгаа. Гэхдээ одоогийн төвшөнд байгаа одоо ингээд арай дээрсэн ч гэсэндээ надад мэдрэгдэж байгаа сул талууд юу вэ гэхээр ерөнхийдөө бол өөрийгөө бусаж тэр амьд гоё байх мэдрэмжээрээ тэр мэдрэмжийг гаргаж ирэхэд бол би ингээд туртай зүйлсүүдээ ингээд олон дахин давтаж хийсэн байгаа шүү дээ, тэ. Тэгэнгუთ ерөнхийдөө болвол өөрийгөө хүчлэх зүйлсүүдийг баг хийсэн байгаа хгүй. Ягаад тэгэхээр тэртээ тэргүй надад одоо барин юм шим трама үүсдэг ч юм уу, юм сэтгэл зүйн гүн бүр юм цогцолтонд ороо шоконд орсон байдал би ингээд өөрийгөө хүчлэх тийм ямар ч тэнхээ байхгүй, хүч байхгүй, тийм бодолж байхгүй. Тэгэнгუთ юу гэдэг би бүр ингээд хэсэг ажил хийгээгүй, би бүр ингээд хэсэг жимдээ яваагүй, би зүгээр ингээд юу ч хийж чадахгүй байсан. Бүр огт юу ч хийж чадахгүй, юунд ч өөрийгөө хүчилж чадахгүй бүр нэг юм. Тэгээ ерөөдөө бол миний мэдэрчсэн хамгийн аимшигтай мэдрэмж байсан. Бүр үнэхээр яахаа мэдгээ болцсон байсан. Тэгээ ерөөдөө бодвол одоо ингээд сул тал нь юу байгаа бэ гэхээр угаасаа би ажиллаагүй, жим хийгээгүй гэхээр би ингээд мөнгөний санхүүгийн асуудалтай байгаа. Тэгэнгуутаа давхар намайг анзарч ивэл би угаасаа таргалцсан байгаа. Яг харах байхгүй. Би угаасаа өөрийгөө ингээд амьд гэдгийг мэдрүүлэхийн тулд те энэ бүх хэцүү зүйлсийн хажуугаар бүр ингээд амьдралын жоохон зүйлсэж болов тэр аз жаргал таашаал гэдэг зүйлийг мэдрэхийн тулд би ингээд зүгээр л туртай зүйлээ идэж би нэг юм жоохон жолов ингээд сэтгэлдээ дэм оруулж байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ ерөнхийдөө бол би ингээд жин нэмж байгаа, жимдээ яваагүй бас хөрхөн идончлоо. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол ингээд ажиллаад ерөнхийдөө буцаж амьдралынхаа хийв горимд ингээд шилжиж эхэлж байгаа үе болчихж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол миний ажилласнаар хүнд яг нэг тийм хоёр төрлийн өөрийгөө дээрдүүлэх арга байгаа. Нэг нь бол угаасаа ингээд эхний шат юм шиг надад санагддаг. Энэ хоёрын хоёулаа ер нь бол хүн өөрийгөө дээрдүүлэхийн төлөө өөрийгөө арай тийм дээр болохын төлөө хийж байгаа зүйл. Нэг нь бол угаасаа л ойлгомжтой ингээд жимдээ явдаг ч нөө хоолны дэглэм барьдагч байна уу? Одоо ингээд өөрийгөө сордогч байна уу? Шин сонирхолтой зүйл сурдагч байна уу? Ингээд тэрэндээ өөрөө кайфтай болдог ч юм уу тууштай зан сууж иж хүн илүү хөгжиж илүү дээшилж илүү ингээд өөрийгөө дээр болгож байгаа. Нөгөөх нь юу вэ гэхээр үнэхээр аимшигтай тэр доор унтсан байгаа тохиолдол хүн өөрийгөө хүчлээд энийг хийх ямар ч сэтгэлийн тэнхээ байхгүй, ямар ч хүсэл байхгүй, ямар ч бодол байхгүй. Тийм сэтгэлийн хүч гэж байдаг штэ хүнд ингээд би энэ ядарсан байсан сэтгэлийн хүчээр хүн аюу их зүйлийг давдаг. Тэгэнгუთ хүн үнэхээр тийм доор болцсон орцсон байгаа тохиолдолд тэрийг ингээд хүчилж ерөөсөө нэг тийм үр дүнд хүрэхгүй юм шиг санагдсан. Тэрний оронд баг багаар өөрөөрөө дээрдүүлэхийн тулд ингээд дуртай зүйлээ баг багаар давтаж, дуртай зүйлээ хийж ийж хэсэг тэр одоо юу гэдэг хорвоо ертөнцөөс хэсэг тасарч, хорвоо ертөнцөөс хэсэг тасраад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд дотоод ертөнц рүүгээ буцаж үндэж орж өөрийгөө буцаж гаргаж ирээд тэгээд босон цагтаа за гадаах ертөнцтэй одоо алдсаж эхлэе, одоо өөрийгөө хөгжүүлж эхлэе, өөрийнхөө байр суурийг олж авъя гэж явдаг юм шиг бас санагдсан байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө болвол чи сул дорой болохоор одоо ийм байгаа гэсэн үг биш. Чи сул дорой байгаа болохоор ерөнхийдөө бол тууштай байж чадахгүй байгаа ч юм уу. Чи сул дорой байгаа болохоор хоолой хийж чадахгүй байгаа. Эсвэл чи сул дорой болохоор өөрийгөө хүчлээд ингээд явж чадахгүй байгаа гэсэн үг биш.
Чи зүгээр тэмцэж байгаа. Чи зүгээр л бууж өгөхгүй байхыг хичээж байгаа. Бууж өгөхгүй байхыг хичээж байгаа учраас тэмцэж байгаа учраас тэр тэмцэл чинь ямар ч хамаагүй аргаар л гарч ирж байгаа гэсэн үг байгаа байхгүй. Заавал тууштай байлаа гэд ч юм уу, заавал өөрөө тэр зүйлийг хийхин төлөө хүчлээ гэд чи мундаг сайхан болчихно, эсвэл чадахгүй байгаа болохоор чи арчаагүй болчихно гэсэн үг биш. Яг миний даван туулж байгаа шиг яг хүнд ийм үе орж ирэхээр хүн зүгээр л ингээд хэсэг асуудлаас, хэсэг хүмүүстэй өөрийгөө харьцуулахаас, хэсэг энэ хорвоо ертөнцөөс тасраа зүгээр л яг өөрийгөө дахиж мэдрэх, өөрийнхөө дуртай зүйлийг дахиж хийх, буцаж одоо энэ амьдралын жижигхэн зүйлсээс аз жаргалыг мэдэрчиж өөрийгөө дээрдүүлсний дараа бусад галаах ертөнц гэж явдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр чи зүгээр л сул доройдоо биш, чи зүгээр л бууж өгөхийг хүсэхгүй байгаа болохоор л өөрийгөө дээрдүүлэх аргыг хайгаад байгаа шүү дээ. Хичнээн тэр арга нь ингээд гаднаасаа ингээд нэг тийм сонин юм шиг боловч гаднаасаа зүгээр л ингээд юу ч хамаагүй идээд ч юм уу зүгээр өөрийгөө эрхлүүлээд дураараа байгаад байгаа юм шиг мөртлөө тэр чин цаагаараач гэсэндээ чамааг имлэж байгаа. Цаагаараач гэсэндээ чи ямар нэгэн өөрийгөө дээрдүүлж ядчил амьсгаа авах төвшөнд очихын тулд хичээж байгаа нэг тэмцэл байгаа байхгүй юу. Тэрнээс биш ерөөсө бууж өгөлт биш. Бууж өгөлт бол угаасаа л ойлгомжтой бараг юу ч хийхээ болох ч юм уу эсвэл аль хэвчний амиа хорлох ч юм уу ямар нэгэн ингээд бүх зүйлийг дуусгар болгохын төлөө байгаа штэ бууж өгөх гэдэг зүйл чинь. Тэгэхэд бууж өгөхийг хүсэхгүй байгаа учраас ямар нэгэн аргаар хамаагүй өөрийгөө дээрдүүлэх замыг сонгож байгаа. Тэгэхээр энэ сул дорой байна гэсэн үг биш. Ерөөсөө тийм ойлголт биш шүү. Мэдээж энэ бол зөвхөн одоо юу гэдэг өөрийгөө үнэхээр доошоо ороод үнэхээр унтсан үед хэрэгжүүлж болох арга. Өөрийнхөө дуртай зүйлсийг дахиж хийх, дахиад өөртөө энэ амьдралаас жоохон зүйлдэрч болов аз жаргалыг мэдрэхийг оролдуулах, өөрийгөө дээрдүүлэх, тэ энэ бүх зүйлс хийх нь ерөөхдөө болвол арай доор байснаас ингээд дээш нь татаж гаргаж ирээд арай нэг юм хүн шиг одоо ингээд амьсгалаад яг ингээд одоогийн начиг болохыг хэлнэ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол эргээгээ чамайг хоруулж эхэлнэ. Эргээгээд чи тэр зүйлдээ донтож эхэлнэ. Эргээд чи ингээд үүрэг хариуцлага умартаж эхэлнэ. Эргээгээд бас сөрөг талууд айгүй ихтэй. Яагаад гэвэл чи тэр зүйлдээ тасаад дахиад чи үүрэг хариуцлагыг бодохыг хүсэхгүй ч юм уу, дахиж бодит байдалтай нүүр тулахыг хүсгээ болдог ч юм уу. Улам ингээд хойшоо суудаг болчих магадaltaй. Тийм болохоор энэ арга бол зүгээр л чи үнэхээр доошоо унаад босч чадахгүй байгаа үедээ өөрийгөө ядчил жоохон ч болов дээшээ тэнхрүүлэх нэг аргуудын нэг. Түүнээс илүү дээшээ болохын тулд тэрэн дээрээ гацаад юм уу, тэрэн дээрээ хит удаа байх юм бол тэр зүйл чинь буцаад чамайг доош нь татаад үргэлжлүүлээд чи өөрийгөө дээрдүүлэх арга чинь улам хүнд, улам олдохгүй, улам нэг юм асуудалтай чамайг барьж идэнэ. Тэгэхээр жоохон өөрийгөө дээрдүүлээд ихсэн үедээ ирэхэд бол буцаад баг өөрийгөө сорих хэрэгтэй. Буцаад баг хийж байгаа зүйлсээ сайжруулдаг ч юм уу, одоо өмнө хийжсэн зүйлсүүдээ улам сайжруулахыг хичээгээд улам өөрийгөө баг хүчлээд за өнөөдөр хоёлаа ингэж үзье, өнөөдөр тэгээд үзье гэд буцаад одоо өөрийгөө дээрдүүлэхийн тулд хийдэг байсан буу зуршлуудаа баг зөв зуршлуудаар буцаж солиод ингэж явах юм бол ер нь бол үр дүнтэй. Тэрнээс биш яг тэр хэсэгтээ ингээд тогтох юм бол тэр зүйл чинь эргээгээд чамайг буцаад идэж эхэлнэ. Буцаад өөр арга байхгүй болно. Тэгээд ерөөдөө хүний сэтгэл зүйн байдал ямар вэ? Тухайн зүйл ингээд хүний биед шууд аимшигтай нөлөөлдөг. Би бол шууд ингээд таргалсан, миний ингээд уруулч юм уу нүүрэн дээр маш их хэмжээний зүйлс гарсан, нүүр амар их улаагаад ингээд ер нь бол мэдээж муу талууд маш их байгаа. Тийм болохоор одоо аль болох өөрийгөө дээрдүүлэх гээл ерөөдөө бол хичээж байгаа гэсэн үг. Тэгээд ерөөдөө бүх зүйл дуусаагүй байгаа. Тэр хэцүү зүйлсөө, тэр хэцүү мэдрэмжүүд ч юм уу, миний нүр тулах хэвээр асуудлууд дуусаагүй байгаа. Тэр зүйл хэр урт хугацаад надтай ингэж зууралдаж явахыг би хараахан мэдэхгүй байгаа. Гэхдээ бүх зүйл сайнаар эргээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Бүх зүйл гоё болоосоо гэж маш их хүсэж байгаа. Тэгээд тэр зүйл дуусах юм бол би үнэхээр яг ингээд зүгээр өөрийгөө дахиж илүү дараагийн түвшинд хүрэхийн төлөө ингээд бүх чадлаараа дайшлана гэж бодож байгаа. Тэгээд тэр зүйл надтай хэр удаа зууралдахыг мэдэхгүй учраас үе ерөнхийдөө бол би ингээд овоод эрдэж жагаад буцаж аимшигтай их унаад, овоод эрдэж жагаад буцаж аимшигтай их унаад ерөнхийдөө нэлээд хэлбэлцэлтэй байгаа. Яагаад гэвэл бүх зүйл дуусаагүй байгаа учраас нэг юм сэтгэлийн зовөр цаанаа байгаад байгаа гэсэн үг байхгүй юу?
Тэгэхээр ерөөдөө болвол сүүлийн хэдэн 7 хоног надад нэг иймэрхүү зүйл тохиолдлоо. Би иймэрхүү зүйлүүдтэй нүүр тулж байлаа. Тэгээд миний хувьд маш амаргүй даваа байлаа. Тэгээд хараахан даваагүй байгаа ч гэсэндээ давхын төлөө маш их хичээж ин. Тэгээд ерөөдөө тэг намайг үзээд надтай хамт байдаг чинь маш их баярлалтай шүү. Тэгээд аль аль талдаа бууж өгөхгүй ерөнхийдөө болвол урд байгаа асуудлуудаа шийдээд даваад гарахын төлөө хичээе. Тэгээд энэ хүртэл сонссон хамт байсанд чинь баярлалаа.